Европын яг төвд оршдог мөртлөө яагаад Швейцар улс эзэж танд ордоггүй вэ? Банк, цаг, төвийг сахих бодлого эдгээр нь зүгээр нэг давхцлуу. Эсвэл бүгд шалтгаантай юу? За сайн байцгаана уу? Ганагийн мэдээ YouTube сувгийн энэ удаагийн дугаарт бид Швейцар улсын газар зүй түүх мөн яагаад дэлхийд даяар итгэлцлийн бэлэгдэл болсон талаар өгүүлнэ. Газар зүйн хувьд Швейцар улс хаана байрладаг вэ? Европ төвийн яг төв хэсэгт оршдог энэ улс Герман, Франц, Итали, Австри, Лихтенштейн гэсэн 5 улстай хэлэлдэг. Гэхдээ нэг чухал асуулт гарч ирнэ. Швейцар далайд гарцтай юу? Үгүй. Энэ бол далайд гарцгүй улс. Тэгвэл далайд гарцгүй байх нь сул тал байсан уу? Яг эндээс Швейцарын түүх эхэлдэг. Швейцар ямар байглаараа онцлог вэ? Нийт нутгийн ихэнхийг Альпийн нуруу эзэлдэг. Эдгээр уулс гой харагдаж байна. Гэхдээ нэгэн цагт эдгээр нь байгалийн хэрэм байжээ. Өндөр уул нарийн хавцлууд гадаадын аримд нэвтрэхэд хамгийн хэцүү орчныг бүрдүүлсэн. Тиймээс жижиг тосгод өөрсдийгөө хамгаалахын тулд нэгдэж эхэлсэн. Түүхийн хувьд Швейцар улс хизээ бий болсон бэ? 13 дугаар зуунд уулсын дунд орших тосгод гадаадын ойрхлыг эсэргүүцсэн нэгдсэн. Тэдэнд нэг зорилго байсан. Том гүрнүүдийн дунд амьд үлдэх, гэхдээ байнгын дан хийх боломж байгаагүй. Тэгвэл ямар гарц олсон бэ? Төвийг сахих бодлого. Швейцар хизээнээс төвийг сахисан улс болсон бэ? 1815 онд Венийн их хурлаар Швейцар улсыг үүдийн төвийг сахих улс гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Энэ бодлого ямар үр дүн өгсөн бэ? Дэлхийн 1-2 дугаар дайны аль алинд нь Швейцар шууд оролцоогүй. Гэхдээ энэ нь идэвхгүй байсан гэсэн үг үү? Үгүй. Швейцар зуучлагч болсон. Яагаад олон улсын байгууллагууд Швейцар төвлөрдөг вэ? Хариулт нь энгийн. Төвийг сахих зэрэг тогтвортой байдал, аюулгүй байдал. Тиймээс улаан загал маань төв байр нэгдсэн үндэсний байгууллагын Европ дахь төв Женев хотод байрладаг. Швейцар ингэж итгэж болдог улс болсон. Эдийн засгийн хувьд тэднийг дэлхийд таниулсан брэнд бол цаг юм. Байгалийн баялаг багтаа улс яаж баян болсон юм бол? Швейцар чанарыг сонгосон. Хамгийн тод жишээ нь юу вэ? Цаг, Rolex, Omega, Patek Philippe. Яагаад дэлхийд үнэтэй вэ? Учир нь энд наривчил бол соёл. Алдаа гаргах эрх байхгүй. Нууцлалаараа Швейцарын банкуд яагаад дэлхийд алдартай вэ? Учир нь тогтвортой байдал, мөн нууцлал, дайнгүй найдвартай орон, мөнгөний хувьд хамгийн аюулгүй газар болдог. Энэ бүхэн төвийг сахих бодлоготой шууд холбоотой. Швейцар хэдэн хэлтэй улс вэ? Албан ёсоор 4 хэлтэй. Герман, Франц, Итали, Романш. Энэ юу харуулж байна вэ? Өөр соёлыг зөрчилгүй удирдах чаддаг улс гэдгийг. Тэгвэл та Швейцар улсыг юугаараа илүү онцгой гэж боддог вэ? Цаг, банк, байгаль, төвийг сахих бодлого, коммент бичээрэй. Ганагийн мэдээ YouTube сувгийн энэ удаагийн дугаар ингээд өндөрлөж байна. Дараагийн удаа аль улсын талаар үзхийг хүсэж байгаагаа сэтгэлд үлдээгээрэй.